Hold up. Өнөөдөр юу яаж вэ? Ардын асуулт гэдэг болон хэлж байгаа. Тэгээд хамгийн ихний оролцогчдод таныг сонгосон. Ер нь бол энэ болонд яах вэ гэхээр бид нэр хүмүүсийн хамгийн их асуудал, мэдлийн хүсдэг асуудлуудыг хүмүүсээс асуугаад явж байгаа гэсэн. Гэтэл таны асуулт бол цаанаас сонгогдсон. Тэгэхээр та ерөөсөө энэ асуултанд хариулна гэсэн. Тэгээд баалын хатлаа та энэ шарыг харгалтал нь үлэн. Дотор нь асуулт байгаа. Тэр асуултууд хариулна гэсэн. Зя амжилт. Харах уу? Харна. За. Оногцсон юм байна. Тийм, таны асуулт цаанаас оногдсон юм. Окей. Ардын тухай 12 сарын 1-нд юу болох гээд байгаа юм бэ гэж юу? За 12 сарын 1-нд гол нь бол ард даатгал компани хувьцаа эзэмшдэг борлуулна. Бид нар 1500 харьцагч хувьцаа эзэмшдэг бүгдийг нь эрхийг өрж байгаа. За энэ хурдлаар бол бид нар компанийн дүрмийг хэлэлцэн, компанийнхаа дүрмийн санг нэмэгдүүлэх тухай хэлэлцэн, мөн төлөөлөл үзүүлэлтийг хараат тусах шинийг сонгох юм асуудлуудыг хэлцгээр байгаа. Тэгэхээр хувьцаа эзэмшигч та бүхнийгээ өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөөс өмнө ардын тусгай өдөр гэж өдөрлөг гэж нэрлэгдэж байгаа. Энэ зүйлээр бол бид нар ард санхүүгийн нэгдэл болон ард санхүүгийн нэгдлийн охин компаниудтай холбоотой ямар шинэ дэвшилтэт зүйлүүдийг хийж байгаа, цаашид юу ихээр төлөвлөж байгаа, ямар амжилтанд хүрсэн байгаа гэдгийг танилцуулна. Тэгэхээр иргэд та бүхний мөн одоо ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигч 3500 орчим иргэд жинс туусын хувьцаа эзэмшигч та бүхнийг бас өргөнөөр оролцохыг урьж байгаа. Та бүхэн тавтай мэдлээрэй. За, дараагийн асуулт. За, дараагийн асуулт нь хошин асуулт гинэ. Хүн яагаад эргэж хардаг вэ гэж. Миний бодлоор ардаа нүдг болохоор эргэж харах байна. Баяргийн. За, баярлалаа. Амар асуулт байлаа.